За мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл орж ирж байна. Энэ хуулийн төсөл дээр хэд хэдэн зүйлийг анхаараасаа билээ гэж хүсэж байгаагаа илэрхийлье. Нэгдүгээр өнгөрсөн 30 жил төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч байсан алдаа хүндрэлийг нэг харж үзээч гэж хүсэж байгаа. Яагаад төрийн бус байгууллагууд бусад улс орнууд шиг сайн ажиллаж чадахгүй байсан юм бэ? Яагаад төрийн бус байгууллагууд хэн нэгний халаасны байгууллага болж хувирсан юм бэ? Яагаад зарим төрийн бус байгууллагууд гадны санхүүжилттэй явдаг болсон юм бэ? Яагаад зарим төрийн бус байгууллагууд нэг сайдын карманы төрийн бус байгууллага болж хувирсан юм бэ гэдгийг эргэн харж дүгнэлт өгөх ёстой юм аа. Монголын төрийн бус байгууллагууд олон жил санхүүжилтийн хүндрэлтэй тулгарч явж ирсэн юм аа. Би иргэний нийгмийн байгууллагт ажиллаж байсны хувьд энэ зовлонг бас туулсан хүний нэг. Төрийн бус байгууллагыг санхүүжүүлнэ гэдэг бол амаргүй ажил. Тэгэхээр төрийн бус байгууллагын хамгийн сайн санхүүжилтийн 1%-ийг зүүн болон төв Европын орнууд өнөөдөр хэрэгжүүлж байгаа. Аж ахуй нэгж аль эсвэл иргэд орлогын албан татврынхаа 1%-ийг өөрийнхөө эрх ашигыг ашиг сонирхлыг төлөөлж ажиллаж чадна гэж үзэж байгаа төрийн бус байгууллагада шилжүүлдэг эрх зүйн орчныг 1990-ад оны дундуур зүүн болон төв Европын орнуудад хуульчилж өгсөний үр дүнд төрийн бус байгууллагууд Европын орнуудад бас амжилттай үйл ажиллагаа явуулж байгаамаа. Монголын парламент төрийн бус байгууллагын тухай хууль баталсан боловч санхүүжилтийн оновчтой тогтолцоог нь бий болгоогүй улмаас Монголын төрийн бус байгууллагууд өнөөдөр маш хүндрэлтэй байдлын өмнө байгаа гэдгийг нэгдүгээрт ойлгож цаашдын зохицуулалт хийхдээ энэ дэр онцгой анхаарах ёстой байхаа гэж бодож байна. Мэргэжлийн холбоодын асуудал дээр хуулийн нарийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Гэхдээ зарим мэргэжлийн холбоод өөрийн бие даасан хуулиараа явах нь зүйтэй юу? Ерөнхий байдлаар зохицуулагдаж цааш нь явах ёстой юм уу гэдгийг бид эргэн харах ёстой байхаа. Тухайлбал мэргэжлийн нэгтлэн бодогчны холбоо бие даасан хуультай төрийн бус байгууллага бие даасан хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа боломжийн явуулж байгаа гэж бид харж байгаа. Барилгын хөгжлийн ассоциац ч гэдэг юм уу? Өөр одоо хуулиар зохицуулагдсан хэд хэдэн төрийн бус мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагын шинжтэй байгууллагууд байгаа. Энэ байгууллагуудын алдаа онооноос суралцаж бид хуулийн зохицуулалтаа хийх ёстой гэдэг ойлголт байна. Хэрвээ нэгдсэн стандартын дагуу мэргэжлийн холбоодыг зохицуулна гэж байгаа бол бас хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой байхаа. Тухайлбал эмчнэрийн холбоо нэгдсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна гэж үзэж байгаа бол энэ амьдрал дээр хэр нийцтэй юм бэ? Эмчнэр чинь дотроо нарийн мэргэжлээрээ олон янз хуваагдаж байгаа. Шүдний эмчнэрийн эрх ашиг мэргэжлийн бодлого нэг өөр. Арсны эмчнэрийнх нэг өөр. Элгэний эмчийнх нэг өөр. Ингээд нэг багц руу бүх төрлийн эмчийг хийх нь хэр оновчтой. Багш нарт дотроо олон янзын эрх ашигтай байгаа. Багийн багш нар нэг өөр, дундангийн багш нар нэг өөр гэх мэт. Энэ болгон дээр бид бас гаргалгааг нь гаргаж явах нь зүйтэй байхаа гэсэн ийм бодол байна. За төрийн бус байгууллага дээр нэг тулгамддаг асуудал байгаа. Мэргэжлийн нэгдсэн холбоод дээр. Төрийн чиг үүргийг мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагад шилжүүлж өгдөг. Хэдхэн жилийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа дотоод хагарал, дотоод ялзрал, дотоод авилгалаасаа болоод За 1 минут хэмжээгээр бацаандаг шүн 1 минут. Тэр мэргэжлийн холбоо тэр төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болдог. Бүхий холбоог бид харж байна. Зүүн баруунаараа хуваагдаа суучихсан. Монгол улсын ерөнхийлөгч нь орж иж нэг арайч зохицуулж явах шинжтэй. Мэргэжлийн холбоод дээр ч гэсэн энэ асуудлууд одоо ингэж гарнаа. Хэрвээ бид мэргэжлийн холбоодыг олон аргаар нь байгуулсан дараа. Төрийн зохицуулалтын механизм, учир гүшүүн наашаа хараатга. Төрийн зохицуулалтын механизм, бас төрийн хяналтын механизм мэргэжлийн холбоод дээр байхгүй бол төрийн чиг үүрэг, төрийн үйл ажиллагааг дасралтгүй явуулах үндсэн зарчим, төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх үндсэн зарчим алдагдах магадлал их өндөр байгаамаа. Тэгэхээр олон талаас нь харж энэ хуулийн төслийг боловсруулах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр ажлын хэсэгт бас шинэ намыг төлөөлж ороод ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлье.
За Босондын шүү хэл Батманы мөгийн Батэрдэн шүү.